Би саяхан өглөө амралтаараа Италийн Флоренц хот руу аялаад ирсэн. Тэгээд би юу хийсэн хэдэн дөр тахцуулсан бэ гэдгийг тайлбар үзүүлье. За амралтаач 2 талын тикет болохоор 22 евро болсон. Тэгээд нэг талдаа бараг 11 евро гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр айгүй боломжийн үнэтэйгаз. Тэгээд дараа нь би ийм breakfast идсэн байна. Тэгээд энэ бар буюу ийм кофе шоп болох бүр үнэхээр хэцүү байсан. За ягаад ч юм төрөл байхын тойрч авсан. Тэгээд дараа нь энэ катедрал руу нөгөө орё гэж бодоод очив. Тэгсэн чинь бүр аим шиг тавартай очиртой. Тэгээд загасаа бүтэхгүй мэн гэ гадаа нь хэсэг зураг авахулж байгаа явсан. Тэгээд зогсчихсэн чинь нэг энтэг гар ирсэн зургийг аваад өгье фоторой зураг станер 420 евро мороо гэлэхаар нэг зураг авахулж хөгийн хэдийн малтайс юмнууд тэгээ хайр мөнгө болсон. За тэгээ Флоренц дэрсэн хүн байна да. Тэгээд хотынх нь яг юм зарим нэг наад идэд үзье гэд үтсэн. Тэгээд манай пицца хотынхоос бол гоё санагдаагүй гэхгүй юу. Ер нь бол нэг тийм амарлаг вау гэх юмар санагдаагүй амар ялан байсан. Тэгээд дараа нь юм баримлуудтай юм талбай орсон. Тэгээд энэ болохоор юм яг оргин биш л дээ. Тэгтээ яхав ингээл бас нэг үнэг үзэхэд бас тажгүй юм билээ. Тэгээ дараа нь би галерей офиц орсон. Тэгээд архитектураар сурдаг оюутан болохоор мэдээж үнэгүй орд юм билээ. Тэгээд битээр 20 евро хэмнсэн байгаа. За дараа нь динер ланч хоёроо нэгтгээд идсэн төгөөл хамаг цагаа галерейд үрцэн амар удаан тэнд байсан. Тэгээд энэ дээр ер нь бол хамаг мөнгөө л ер нь хоолнд л хүрцэндээ. Тэгээд өөр юм дээр бараг мөнгө үргэдэггүй. Тэгээд дараа нь далханж явж байгаад сүлдээ бүр ингээд трейни цаг болог болохоор юм кейк авч идсэн. Тэгээд нас үнэтэй байсан. Амар үнэтэй байсан. Тэгээл хийх юмгүй хүмүүс чинь тэгээл гудамжаар нь сайхан алхаал явж исэн чинь сүлдээ бүр амар дараал нэг халуун юм олж өгье гэл кафе ороод нэг юм авч угаал хот шоколад захиасан чинь бүр яг өндөө шууд шоколад аваад ирсэн. За бүр аим шигтэй нэлэн. За тэгэл битүүрийн угаасаа явах цаг болсон байсан. Тэгэл шууд train station руугаа яваал гэрлүүгээ харсан байгаа. Тэгээ нийт мөн маань 99 евро болсон байна. Тэгээ нэг өдрөө зарцуулсан гэхэд айгүй дайггүй гоё юм.